болов. Хогийн болон хэдийн газар дээр ажиллаж байна. (2020-2021) онд хөл хөдөлгөөн хорьсонтой холбогдуулаад архийг тодорхой хугацаанд хязгаарлаж согтууруулах ундааны хувь хэмжээг бууруулан зарж байсан юм. Гэтэл 2021 оны эхний 3 сарын байдлаар ахуйн хүрээнд архицнаас үүссэн гэмт хэргийн тоо 60 хүртэл хувиар өсөв. Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн даргын статистик мэдээллийг хамтдаа сонсцгоё. Хүний биед хүнд гэмтэл учруулах, хүндөвтөр гэмтэл учруулах, гэр бүлийн хүчирхийллийн хэрэгүүд маань өссөн. За энэ согтуугаар үлдгэсэн гэмт хэрэг маань ер нь цааш тас өсөх хандлагатай байна. Эдгээр энэ одоо хүний биед учруулж байгаа гэмтэл учруулж байгаа хэрэгүүд маань бол одоо 80-аас 90% архи согтууруулганд шууд холбоотой. Гэр бүлийн хүчирхийлэл өсөж, хөл хорионы эхний 3 өдөр нийт 429 дуудлага бүртгэгдсэн байгаа юм. Мөн согтуугаар үлдгэсэн гэмт хэрэг 32%-аар өссөн үзүүлэлт гарчээ. Архи хорчхвол архиталд зогсчихно. Архи хорчхвол хүмүүс архинаас гарчихна. Архи хорчхвол гэмт хэрэг буурчихна гэж бодох хүмүүс байдаг ч эсрэг тесрэг статистик мэдээлэл гарсныг бид ийхүү баримт яриагаар дэлгэлээ. Архи хоройтой, хөл хоройтой байгаа үед бид Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 3 цаг ажиллалаа. Тухайн өдрийн 20 цагийн байдлаар гэр бүлийн хүчирхийллийн 17 дуудлага бүртгэгдсэн байсан ба тэдгээрийн дотор 50 гаруй насны нэгэн эмэгтэй худгийн хажуугийн дэлгүүрээс архи авч уугаад согтсон нөхрийнхөө хүчирхийлэлд өртөж цагтаад хандсан байлаа. Архины хамааралтай болоод 10 гаруй жил болж байгаа нөхрийнх нь архи хууж байгаа том шалтгаан өдийн насны хүнийг ажилд авдаггүй гэртээ зүгээр сууж байгаатай холбоотой гэв. Хөл хоройтой байх чинь ерөөс хөл хоройг анзаарж байгаа архи чинь ерөөс алга байна. Урдынхаараа тэндгээрээ тэнээд архи нэгтгэрээ нэхэл орилгоороо орилоод тэгээ дэлгүүрүүд нь архи мөнгөтэй мөнгөгүй өгөөл үр өчиж өгөөл ингээл байж байна. Уг нь бол одоо 18 градусаас дээш градусын архи зарахгүй байгаа шүү дээ. Мэдгүй одоо 2 хөл хорионд чинь би завд зүдэрж өнгөрөөсөн. Одоо үл чадахгүй тэгээ тоног 20-ийн тэргүүрээ 20 л гэдэг энэ ажигчлээ сууж. Тэгээ угаасаа л энэ чинь хүмүүст ажил төрөл байхгүй, мөнгө төгрөг байхгүй, хийх юмгүй хүмүүс чинь архинаас өөр юу яах юм? Имжилтэгч газар аахгүй, асар чамгаалдагч газар аахгүй, сөүлд нь хард үздэгч газар аахгүй ингээл нийгмийн золиос гацардын бэйлээ угаасаа. Мөн 20 цагийн орчимд Баянгол дүүргийн эрүүлжүүлэхэд хид хідэн хүн хэдийн орсон байлаа. Тэдний дотор ээжээ химэн орилж, уйлж би найзынтай очиж архил уусан өөр гимгүй химэн хашгирчиж байв. Юм уу архи согтруулах ундаа хэрэгжилж байгаа шалтгаанаа яг юу гэж тайлбарлая? Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад ингээд тодруулж асуудаг. За тэгээд янз бүрийн шалтгаан илнэ. Гар дээрээс одоо архи худалдаалах, шагийн архи, хуурамч архины дуудлага мэдээлэл юу энэ хугацаанд ирсэн үү? За цагдаагийн байгууллага бас шөнийн цагаар гар дээрээс согтруулах ундаа одоо ингээд худалдан борлуулдаг зөрчилтэй тэмцэх чиглэлээр шөнийн хяналт шалгалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулж байгаа. За шөнийн хяналт шалгалтыг одоо 2020 оны 4 сарын 14 буюу захирамж хэрэгжиж ирснээс хойш одоо гар дээрээс согтруулах ундаа худалдан борлуулсан 7-8 зөрчлөг илрүүлсэн байна. За ингээд одоо гудамж талбай олон нийтийн газар болон гэр бүлийн орчноос согтруулгуундаа хэтрүүлээ хэрэгсэн хүмүүс маань ингээд зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр болон өөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаагийн байгууллага саатуулсан байгаа журмын дагуу.
одоо бидний ажиллаж байгаа энэ газар бол 22 дугаар хороо нийтийн байр нэлээд их байдаг. За тэгээд одоо жишээлхэд бидний сая хамт очисон айл бол нийтийн байранд амьдардаг иргэн одоо арх согтруулах хундаа хэрэглэж за нийтийн байранд амьдарч байгаа бусад хүмүүстэй агсан тавих жижүүрээ зодож гэмтээсэн ийм одоо асуудал гарсан байна. Нэг согч би жижиг нэг. Агсантаа ингээ болдгоо. Хитний өдөр ингээ. Сая. Яаж агсан бэ? Оройгоо боцоолаа. Гордын ганжманд бүрэл тавьчихдаг юм байна. Та нийтийн байрны жижүүр юм уу те? Жижиг нэг. Тэгэхээр шөнийн цагаар бодит яг ингээ амьдрал дээр хүмүүс яг яагаад арх хэрэглээд байна? Архинаас үүдэлтэй гэмт хэрэг яагаад өндөр байна вэ гэдгийг харах гэхээр архийг хориглоод бол архитай бол тэмцдэг юм байна. За харин архитай тэмцэхийн тулд өөр одоо олон арга туршлагуудыг дэлхийн улс орнууд хэрэгжүүлж байсан байна. Правительство об усилении борьбы с пьянством и алкоголизмом. К этому времени обстановка в стране накалилась до предела. На заседании Политбюро с резкой критикой антиалкогольной программы выступил председатель Совета министров СССР Николай Рыжков. Он предлагал остановить затянувшийся эксперимент. Я поддерживал Слиньков, поддерживал Зайков, член Политбюро, Воротникова Виталий Иванович. Политбюро разделилось на два враждебных лагеря. Стенка на стенку стали. Вот и так получилось, что одни сидят с одной стороны, а другие с другой стороны. Мы уже не стеснялись выражения, потому что уже я понимала. Архийг хоригдчих бол дамчид, шагчид, мап болтлоо хөгжиж хөлжсөн дэлхийн түүхүүд саяхных. Дөнгөж сая миний үзэж байсан энэ баримтат кино бол Зөвлөлт холбоот улсын коммунист нам 1985 онд архийг хориглосон шийдвэр буюу хагас хуурай хуулийг гаргаснараа ямар сайн болон муу сүрэг үр дагаврыг Зөвлөлт холбоот улсад авчирсан юм бэ гэдгийг харуулсан 41 минутын баримтат кино юм. Если водка будет больше, то мы сделаем как в Польше. Энэхүү хагас хуурай хуулийг хэрэгжүүлж эхэлснээр Зөвлөлт холбоот улсад улс төр эдийн засаг геополитикийн хувьд буюу том зургаараа олон сүрэг үр дагаврыг авчирсан гэсэн байна. Харин эерэг үр дагаврууд нь эрэгтэйчүүдийн нас баралт буурч, улмаар төрөлт нэмэгдэж, гэр бүл салалт буурч чадсан амжилт авчирчээ. Гэхдээ архийг хязгаарлаж олгодог болсноос үүдэж өрх айл бүр нь самгоо нэрж, тэрч бүхэл цавуунаас спиртийг нь ялган ууж бараашиг хэрэглэх явдлууд ч нэмэгдсэн байна. Үүнээс улбаалж хуурамч архинаас хордох нас баралтч гаарсан байгаа юм. Мөн Америкийн нэгдсэн улсад ч архийг бүрэн хорж, маф үүслээ үр дагавар нь дүрээ хувиргаж өөрчлөгдөжээ. Жишээлбэл Америкийн нэгдсэн улс 1930-аад онд юу болов тийм ээ? 20-аад оны сүүлд 30-аад онд хуурай хууль гэж гаргасан. Хуурай хуулиас болж одоо Чикаго хотод хамгийн алдартай мафи мэдлээ шүү дээ. Аль Капоне гэх тээ. Аль Капонегийн мафи үнэхэрийн одоо тэр тухайн үедээ бол юу хийж исэн гэхээр хуурай хууль гарсан учраас архийг нууцаар оруулж ир зардаг. За энэмгээрээ бол одоо мафийн хүч хэрэгжсэн ийм тохиолдол гарсан байдаг. За тэгээд ер нь бол хөгжингүй орнууд, ер нь хөгжсөн орнуудыг ингээд туршлагыг харахад энэ ингээд архитектаа тэмцэжсэн тохиолдол баг байдгүй мэл л дээ. Гэхдээ архитектын согтуурах явдалтай бол уг үндсээр нь бол тэмцэж идэг. Яг үнэндээ Америкуудын бодож ирснээс бүр ингээд эсрэг одоо юм гарсан л та. Тэгээд хүмүүс ингээд бүгдээр ингээд архийг нууцаар хэрэглэдэг. Амар том, маш их мөнгөтэй нөгөө архины ийм картел бүлэглэл бий болоод за хамгийн том нь бол одоо энэ Аль Капоне Чикаго дээр суурилсан маш том бас одоо алкогольны том бүлэглэл бий болсон. Сан Франциско, Нью-Йорк дээр суурилсан. Нью-Йорк гэхэд 3 том бүлэглэл байсан ч гэдэг юм уу те. Ингээд юу болсон бэ гэхээр нийгмийн тэр чигээрээ ийм одоо гэмт хэрэгжиж ихсэн. Одоо ерөөсөө ийм одоо гэмт хэргийн бүлэглэлүүд бий болоод те ингээд нийгэм нь өөрөө ингээд аяанда ялзарч ихсэн байна шүү дээ. Тэгэхээр ер нь бол альва нэг бараа бүтээгдэхүүнтэй тэмцэхлээр юу болж эхэлдэг вэ гэхээр тэр нь одоо арх байна уу те тамхи байна уу талах байна уу мах байна уу ялгаа байхгүй. Сая нэг жишээ гаргаж яг энтэй адилхан
Өндгөн дээр яг ийм жишээ болсон шүү дээ. Өндгөний үнийг хүчээр барьсан чи юу болсон гэж чи өндгөний хар бизнес цэцгэлж эхэлж байгаа. Австралид бас ингэж хийж үзсэн байгаа. Цагийн хуваарлал муурлалтай ингэж хийж үзсэн. Бас болоогүй. Бас ялгаа واخгүй юм. Хар бизнес, мапын сүлжээ бий болсон. За тэгээд хамгийн аимшигтай нь юу гэхээр нэг ийм тогтцсон ийм одоо бүлэглэл шүү дээ. Одоо хууль бус бизнесийн бүлэглэл дараа нь өөр нэг бараан дээр ингээд одоо тэр нөгөө тогтцсон систем ажиллаад эхэлдэг. Одоо Италийн мап бол дараа нь ингээд анх архин дээр үүссэн мап цаашаа яваад юу болсон гэхээр хар тамхины мап болж хуурж байгаа байхгүй тийм. Яг л ийм л процесс болдог. Одоо Монгол жишээлбэл ингээд 20-ын тий. Одоо энэ чинь ингээд шагчд гэдэг ингээд бүхэл бүтэн ингээд том систем үүсчихэж байгаа байхгүй. Хүний харилцаа, хүсэл, хэрэгцээг хааж хороод амжилттай амар амгаланг авчирч чадаагүй дэлхий дээрх хоёр том түүх жишээ энэ юм. It was a huge problem 20 years ago, a huge problem. In 20 years, Reykjavik went from being worse in Europe when it came to youth drinking. Архиталтайгаа тэмцэх юм уу? Эсвэл амьгүй шингэн архитайгаа тэмцэх юм уу? Дэлхийн улс орнууд архиталттайгаа хэрхэн яаж зөв тэмцэж амжилтанд хүрч байгаа юм бэ? Исланд улсын жишээг BBC агентлагийн бэлтгэсэн мэдээгээр үзэгч танд бид хүргэх гэж байна. Исланд улс архиталттайгаа дахин хэлье. Архитайгаа биш, архиталттайгаа 5 аргаар тэмцсэн байгаа юм. 16-аас доош насны хүүхдүүдийг 22 цагаас өмнө гэртээ ордог байхаар зохицуулсан байна. 2 дугаарт эцэг эхчүүд гэр бүлдээ илүү их цаг гаргахаа амлаж үр хүүхэддээ анхаарах болсон байна. За 3 дугаарт хүүхдүүдэд завгүй байлгахын тулд засгийн газраас жил бүр хүүхэд тус бүрт $500 төсөөлөж энэ мөнгийг нь харин гэр бүлд нь өгдөг болсон байна. За ингээд гэр бүл энэхүү хүүхэд бүрт оногдож байгаа $500-оор хүүхдийн хичээлийнхэн дараа хийх олон төрлийн хөтөлбөрүүдэд хүүхдүүдэд хамруулах ийм дүрм журм үйлчлүүлж эхэлсэн байгаа юм. За харин 4-дүгээрт Исланд улс бүгдийг шинжлэх ухааны үндслэлтэй хийсэн гэдгийг цохон онцолсон ба жил бүр хүүхдүүдээс социологийн янз бүрийн судалгаануудыг авч байсан байна. Харин 5-дугаарт хийж хэрэгжүүлсэн ажил гэвэл засгийн газар нь хүүхдүүдтэй зориулсан үйл ажиллагаанд ихээр хөрөнгө оруулалт хийж сагсан бөмбөг, хөл бөмбөг, усан цэлэх боломжийг ханган нийтийн биеийн тамирын талбайнуудыг олноор барьж байгуулсан байна. Яг энэ хөтөлбөрийг өнөөдөр Европын 35 хотод хэрэгжүүлж байгаа юм. Хүүхэд багчуудаа спортоор хичээлэх орчин нөхцөлийг ихээр хангаж өгснөөр урлаг спортын олон төрлийн амжилтуудыг хүүхдүүд нь гаргаж эхэлсэн байна. Тухайлбал Европын финалд Исланд Английн шигшээ багийг хоцсон нь энэхүү хөтөлбөрийн сайн үр дагаврын нэг хэмээн энэхүү BBC агентлагийн мэдээнд онцолсон байгаа юм. За Исланд улс тэгвэл яагаад архиталттай тэмцэж эхэлсэн юм бэ? 1998 онд л гэхэд Исланд улсын 15-аас 16 насны хүүхдүүдийн 42% нь архи удаг байж харин энэ тоо өнөөдөр 5% болтлоо буурсан байгаа юм. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж 5 арга хэмжээг хийх үедээ Исланд улс нэг ч удаа архийг хороогүй ба архины градус, архинд ямар нэр өгөх, архийг лонхоор уух уу, шилээр нуух уу, хундгаар нуух уу гэж хязгаарлалт тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл архиталттай механик аргаар тэмцээгүй, шинжлэх ухааны аргаар тэмцжээ. Хундгаар уух юм уу те? Савар нуучч болохгүй юу? Болохгүй юу. За биднийг архийг хундгаар уух уу, саваар нуух уу, хундгаар нь заран зарахгүй гэж шинжлэх ухааны үндэслэл судалгаагүйгээр мэтгэж бодилж байх хооронд дэлхий дахина харин архиталттайгаа ингэж тэмцсэн байна. Архиталттай тэмцэх хоёр сонгодог жишээг мэрэгжлийнхэн хэлж байгаа юм. Нэгдүгээрт урьдчилан сэргийлэх. Яг л Исланд улс шиг
ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаа архины хор хөнөөлийн тухай мөн архины соёлтой зөв боловсон хэрэглээний тухай зааж сургадаг байна. Өнөөдөр би сэтгэл наркологийн эмчээр бол нийтдээ 20 сэтгүүлтэй ажиллаж байна. Яг энэ чинь өөр шинжилгээ ухаан шүү нарколог гэдэг маань тийм ээ. Тэгэхээр яг тийм одоо шинжилгээ ухаанлаг байдлаар өнөөдөр урсан сэргийлэх үйл ажиллагааг шат болгон дээр нь тэр тусмаа хүүхэд төсвөр насныхны яг нэг насанд нь зориулсан тийм хичээлүүд орох шаардлагатай. Нэгдэггүйрт нь. За үүний дараа бол ерөөсөө сонголт төлөвлөлтөө шүү дээ тийм ээ. Өөрөөр хэлэх юм бол би энийг хэрэглэх үү хэрэглэхгүй юу. Бид нар жишээ нь одоо ингээд гадны кинонуудыг үзэж яхад гадагшаа явахаар гадныхын чинь ингээд нэг 50 г виски ч гэдэг юм уу нэг одоо лаз пивийг 2-3 цагаар ингээд шимж угаал юм яриа суугаад байдаг. Тэр юу гэсэн үг гэвэл нөгөө 10 жилд байхад нь чиний эдлэг нэг цагт 10 г спиртийн төрлийн ундаг хоригдуулалтын шүү гэж заад өчтдөг. Тий, тэрнээс хэтэрхийл юм бол тийм ээ хүний уурах тархинд ундаг өвчтэй голомтод үүсдэг юм а гэдгийг зааж өгдөг учраас хойнд сонголт нь үлдээдэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ бол хамгийн зүй зохистой асуудал. Харин хоёрдугаарт архинд донтсон архины хамааралтай хүнийг бол өвчтөн гэж үздэг. Ингээд өвчтнөө оншилдог, эмчилдэг, эдгээдэг. Архинд донтсон хүнээ эмчлэхийн тулд төрөөс, төсвөөс анхаарч тусалж дэмждэг байна. Энэ урсан сэргийлэх үйл ажиллагаанаас гадна энэ наркологийн салбарыг маш сайн дэмжих хэрэгтэй байна. Өнөөдөр хүн жишээ нь архины асуудалтай болцсноо хүлээн зөвшөөрөд хэвтэх эмнэлгүүд маань одоо хайсан тэр шараад эмнэлэг гэхэр хүмүүс үгүй би галт солиотой болоогүй гэж хэвтэхгүй толгойд байгаа эмнэлэг маань өнөөдөр маш жоохон тий одоо бүр 1950-ад оноор ашиглалтанд орсон өнөөдөр байр байдлын асуудал маш хүнд байдаг. Тэгэхээр энэ асуудлаа ч гэсэн өнөөдөр хүн ингээд нөгөө хэвтмээр одоо хэвтэх сонирхол нь бий болж байхад өгтөх орчин айгуу дутаа таатай байх юм бол архины асуудалтай улсуудыг чинь 100% гэж бодоход 99% нь энэ архинасаа татгалзах сонирхолтой байдаг. За 3-р нь энэ архины донтолттой болсон хамааралтай болсон улсуудтай хэрхэн одоо ажиллах вэ? Эмчилгээнд хэрхэн амруулах вэ? Сэтгэл зүйн эмчилгээ маш их түгээмэл байдаг. Америк кинон дээр харсан бол тойрч суугаал ярилцаад идэх тийм ээ. Өөртөө тохиолдсон зүйлээ ярилцаад тэгээд тэрнээсээ гарахын тулд ингэж явуулдаг энэ төрийн бус байгууллагуудыг дэмжмээр байна. Их хэмжээгээр одоо ийм одоо үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудыг одоо байгуулагдсан он цагаар нь хараад доктортой үйл ажиллагаа явуулж байгаа тийм энэ бүхэн дээр нь бол маш сайн дэмжиж явуулмаар байна. Эрүүл мэндийн яамны оролцоог нэммээр байна. Цагдаа энэ асуудалтай нэг үргэлж хутгаад байж болохгүй байна. Цагдаа ингээ хариуцаад ирэхээр л дандаа нэг ийм механик юм хийж идэг. Миний бодол бол ийм байна. Тэгэхээр нөгөө өв хүний хариуцлага гэж юм байна. Дундын хариуцлага гэж юм байна. Энийг одоо та ингээд координатын хавтгайн баруун зүүн хоёр одоо хязгаар гэж үзэх юм бол одоо ингээ архийг ингээд хэмжээнд дээр хүртэл тэмцээд ингээд эхлэнэ гэдэг чинь хувь хүний хариуцлага руу төр өөрөө орж ирж байна гэсэн үг байхгүй. Энийг бол хуульчилж болохгүй. Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа наркологийн эмнэлгээс нэвтрүүлэг үзэгчтэнд үргэлжлэн хүрч байна. За наркологийн эмнэлгийн хувьд гэтэл 1960-аад оны үед цэцэрлэгийн зориулалтаар баригдсан барилгад одоо хүртэл үйл ажиллагаа явуулдаг ба мэргэжлийн хяналтын ерөнхий газраас энэ эмнэлгийн байрыг одоо аагталсан ашиглах боломжгүй гэсэн. За гисэн хэдий ч энэ эмнэлэгт 50 ортоогоор жилд 2000-аас 2500 гаруй хүнийг одоо хэвтэн эмчлүүлж ажил үйлчилгээгээ явуулсаар байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол Монгол улс архитекталтайгаа тэмцээл гэж байгаа бол архинд донтолтыг өвчин гэж үзээд эмчилгээ үйлчилгээг нь сайжруулахад төсөв мөнгө төсөвлөх наад зах нь наркологийн эмнэлгийнхаа аагтлагдсан барилгыг шинжлэх шаардлагач тулгараад байна. Архитекттай тэмцдэг дэлхий дээрх амжилттай хэрэгжиж буй жишээ аргуудыг танд үзүүлэлээ харууллаа. Архитекттай буруу тэмцэж өвчнөө онож оншилж чадахгүй байгаа шалтгаан одоо үзүүлэх баримт ярианаас харагдана. Хүн яагаад архиудаг? Хүн яагаад архинд донтдог? Монголд яагаад эмэгтэйчүүд архи хууж донтох нь өсөөд байна вэ? Тэдний гол шалтгаан бол сэтгэл готрал, ганцаардал, ажилгүйдэл, ядуурл. Та ер нь эмнэлэгт ирнэ гэдэг бас нэг талаараа бас их зориг штэ. Би ингээд эмчлүүлэн би бол үнэхээр архины хамааралтай бол болцсон юм байна гэд өөрийгөө хүлээн зөвшөөрөөд ирж гин гэсэн үг. Энэ шийдвэрийг яаж гаргав? Ер нь бол баг шийдвэр бол өөрөө л гаргасан. Яг тэгэхээр би чинь одоо
эмэгтэй хүн өөрөө шийдвэр гаргахгүй ажнаас мянга төлөхөд ингээл яваад байвал өөрөө ингээл яваад байна шүү дээ. За сүүлийн 10-аад жил ингээл айгүй багаар ууж байгаа л сүүл рүүгээ одоо сүүлийн 1 жил бол арай ахиулсан байхгүй юу. Тийм. Өөрийгөө одоо юу гэдэг нэг архины хамааралтай болчих нь болоогүй гэж бодож явдаг байсан уу? Яг тогтмол бол хэрэглэхгүй. Нэг уухаараа ингээд өргөжлөлөө хэд хоног очдөг байхгүй юу. Тэгээд уухгүй бол ерөөсөө яг ууйсан тийм сэтэл ерөөсөө байхгүй. Уухаараа одоо юу гэдгийг ямар нэгэн амьдралын асуудал гэдэг юм уу, сэтгэл зүйн асуудлаа мартчихээн гэж бодож уудаг юм уу? Та одоо ингээд бодож хахад яагаад уудаг байсан гэж өөрөөсөө бас асууж л байгаа. Ер нь угаас анх ер нь архиух шалтгаан нь болохоор гэр бүлийн асуудал анханд бол байсан байхгүй юу? Хөрс өдөртэй хүүхэдтэй тэгээд гэр бүлийн ингээд асуудлаас болоод анх бол архиуж эхэлсэн. Гэр бүл салтаас. Ер нь архиухаар те ерөөсөө л сэтгэл санаагаар амар хямардаг. Ардаа ямар нэгэн асуудалгүй байсан ч гэсэн хүн чинь ажил төрлөө алдна. Мэдээж өр хүүхдтэй байгаа өр хүүхд нь миний хүүхд санаа зовж байгаа, ах эгчнээ санаа зовж байгаа гэл тэр ажил төрлөө хадуу хамаг юм ингээл ард хоцорч байгаа шүү дээ. Тэгээ тэрэндээ ингээд улам ингээд нөгөө сэтгэлээр унахаар буцаад нөгөө архиа ингээд уухаар нөгөөдгөө малтах жишээ нэ. Ер нь бол ингээл хамт ууж байгаа хүмүүсийн байдал ерөнхийдөө ер нь бараг тийм байдаг ихэнх нь. Сэтгэл зүйн асуудлыг нь хойлоо илүү нөгөө задлах гад үзвэл яг ямар асуудлууд илүү давмгаалж идэм бол ер нь бол яг тухайн хувь хүний одоо бие махбод юм болоо сэтгэл зүйн онцлог гэж байна. За ер нь бол одоо юу гэдэг мэдээж ажилгүй байгаа хүн гэр дотроо стресстэй бухимдалтай ажилгүй байгаад нь гэр бүлийнхэн бухимдна гэр бүлийн маргаа маш их нөлөөлж байна. За тэр маргааны үндсэн дээр 20-40-оор дараа одоо сэтгэл зүйн гэмтлүүд ч юм уу үүсэх магадлал бол бас өндөр. Тэгэхээр ажилгүй байна гэдэг чинь мөнгөгүй орлогогүй байгаад бол ааха тий ямар нэгэн орлогогүй байна. За тэр нь мэдээж хувь хүн өөрөө готрахаас гадна тэр хүний хувь хүний орлогогүй байгаа байдал тухайн хүнийг одоо тухайн гэр бүлийн одоо амьдрал нөлөөлж байгаа учраас гэр бүлийн зүгээс ч гэсэн тэр хүнд одоо юу гэдэг сүрэг таагүй мэдээллүүд өгсөж байгаа. Энэ бол эргээд нөгөө хувь хүнд одоо энэ асуудал улам үзэрхэд нөлөөлж байгаа бас нэг хүчин зүйл болоод байгаа. Тэгэхээр архины эмчилгээг ер нь дунджаар гэдэг юм уу? Хэдийн хугацаанд хийлэгдэх юм эмчилгээ хийлгээд яг идэгдэх юм уу? Архинаас яг хамаарласаа салъя би үнэхээр их уугаад байна шүү гэдгээ хүн өөрөө хүлээн зөвшөөрчж архинаасаа гардаг юм уу? Ер нь яг гарч чаддаг юм уу те? Хэдий эрт хугацаанд одоо юу гэдэг яг одоо нарийн мэргэжлийн эмчтэй хандаж эмчилгээ зөвлөгөө авч чадна төдий хугацаагаар энэ бол эмчлэгдэх боломжтой. Гэхдээ энэ хүчин маань өөрөө улам харгашин даймжирдаг, дахидаг, сэтэрдэг ийм онцлогтой хүчин учраас урт удаан хугацааны хяналт эмчилгээ зөвлөгөө шаардлагатай. За ер нь эмчилгээний хувьд бол ер нь бол доот нь 21 хоног гэж үздэг. Хүйсийн хувьд аваад үзэх юм бол одоо бид нэр архины хамааралтай хүн гэхээр эрэгтэй хүнээр төсөөлөд байдаг. За таны ярианаас бол ямарчсан бид эд хөдөлмөрийн насны хүн бол их ууж байгааг ойлголоо. Тэгвэл хүйсийн хувьд ямар байна? Эмэгтэйчүүд архи ууж байгаа шалтгаан нөхцөлөө бас эрэгтэйчүүдээс ялгаатай байна уу? Эсвэл адилхан тайлбар хэлдэг үү? За манай аймгийн сүүлийн 5 жилийн одоо юу гэдэг нөгөө хөвтөлтийн байдал, хүн ам зөвхөн байдлыг харахад эмэгтэйчүүдийн тоо асар богино хугацаанд асар хурдтайгаар нэмэгдэж байгаа. Жил твдэж байгаа хүмүүсийн нэг 15-аас 20% эмэгтэйчүүд эзэлж байгаа. Тэгэхээр энэ маань бол сүүлийн 5 жил эмэгтэйчүүд нэлээд эрчимтэйгээр нэмэгдэж байна. За хоёрдугаар насны хувьд яг л ялгаа байхгүй. Тэгвэл яг л эд хөдөлмөрийн насны хүмүүс нэмэгдэж байна. За зүүн хувийг одоо юу гэдэг нь тэтгэвртэй гарсан ганц бие эмэгтэйчүүд эзэлгээд эдгээр маань нөгөө юу гэдэг нь сэтгэл зүйн байдал нийгэм хамт олон дунд байж байгаад гинц ганцаардаг болох за бэлэвсэрч хоцрох гэх мэт шалтгааны улмаас нөгөө яг л өөртөө байгаа нөө стресс таагүй байдлаа цайлахын тулд арх дарсыг хэрэглэсээр байгаад ингээд ийм асуудалтай болчтой тохиолдлууд байдаг. Тэгэхээр ийм одоо эмчилгээ үйлчилгээ үзүүлээд олон жилийн хугацаанд энэ хүмүүстэй ажилласан хүний хувьд ер нь төр засгийн зүгээс гэдэг юм уу бодлогын хувьд нэг ийм ажил хийчихээсэ тий энэн дээр нь илүү анхаарчаас архиталттай тэмцэхэд чинь ийм юм чухал шүү дээ гэж бодож исэн тийм дүгнэлт танд ер нь юу байдаг? За тэгэхээр нийгмийн бодлогын нөгөө нэг бас л нөгөө нэг одоо гэр орны асуудал, ажлын асуудал давмгаалж байгаа юм л да. Тэгээ ихэнх хүмүүс яа гэм хэрэг стрессээ тайлж ууж яана гэдэгтэй стрессээ тайлна гэдэг нь нөгөө буруу тайлаад байгаа хэлбэрлэлтэй архийг ухаар яг төр зуур одоо тэр зовлон шаналлаа мартах, төр зуур стресс тайлах тийм ээ. Буцаад энэ нь маргааш нь готролд оруулах, хүнд байдалд орох. Төр засгийн үед энд юу гэхээр гол асуудал гэх юм бол хүмүүс бол нийгэм рүү шалтгаалдаг. Нийгэм бол ийм байгаа юм чинь би уухгүй яах юм бэ гэж. Тэгэхээр нийгмийн хувьд гэх юм бол одоо манай одоо
одоо яг хаасайг бол тийм байж та тийм ээ. Найстаа одоо гараад нэг хоол идэхээр халуун хоол хүүтэн пив гэдэг ч юм уу. Нэг бол караоке гэж гэдэг юм уу тийм ээ. Нэг бол бар. Яг ингээд яриа суух одоо боовлон ч гэдэг юм уу, бейсбол ч гэдэг юм уу тэр нь бол айгүй харьцангуй. Одоо юу гэдэг дундаж насныханд бол байхгүй. Залуу үеийнхэнд бол гарч ирж магадгүй цэцэл хүрээлэн дуугнах гэдэг юм уу. Яг гоо энэ бол харагддаг л да. Тэгэхээр яг энэ тал руугаа нийгэм ингээ анхаарах. Манай эмнэлгийн одоо хувьд болохоор Монголд ганц байдаг, бүр дэлхийдээ ганцхан байдаг юм эмнэлгэлтэй. Тэгэхээр одоо манай эмнэлэгт болохоор өвчлэн хүмүүс маань яг ингээд хамаарлан гүнзгий шатанд орсон хүмүүс ирж идэг. Яг энэ талаасаа бидрээс гараад яад юм бэхээр манай адам хэвтдэг. 7-оос 10 хоног манай сэтгэл заслын эмчилгээнд 21 хоногийн эмчилгээ шинээр нэвтрээд явж байгаа. Тэгээ гараад энэ хүмүүс хаана очимоо гэртээ очдөг. Буцаагаад нөгөө нэг хороо 20 ч гэдэг юм уу дүүрэг нь хүлээж аваад эрэх холбоотой ажил тал дээр жоохон дутагдал гарч байгаа. Бид нар бол ингээд нөгөө дүүрэг нь холбоод хоройлон одоо хороор нь холбоод өгж байгаа. Гэсэн хэдий ч одоо ингээд гурвалсан холбоо байхгүй болоод ийм талын асуудал бол байгаад байгаа тий. Буцаад сэдрэх магадлал маш өндөр гэсэн үг л дээ энэ тал дээр. Тэгэхээр манаас гарахаар бид нар энэ хүнийг ингээд дэмжлээд ингээд заа үйлийн засаад ингээд жишээ нь танд хүлээлгүүлэхэд та тэр хүнийг аялын байртаа болгодож ч юм уу хорооноос нэр хүнийг ингээд хяналтанд байгаад эрэх холбоотой ажиллавал буцаад архих магадлал нь тийм ээ буурна. Тэгвэл одоо сэтгэл зүйн хувьд одоо ганцаардалд орсон, утралд орсон мөнгөгүй, орлогогүйгээс болж уудгаа гэдэг ингээд дийлэн шалтгаан нь тийм байдаг гэж чинь. Тэгвэл уугаад байгаа хүнтэй гэр бүл нь яаж харилцах хэвтэй? Ойр дотны хань ижлэн, ээж аав нь тэр хүнтэй яаж харьцвал тэр хүнд бас дэм тус болох юм? За энэ бол маш том асуудал. Хамгийн гол асуудал бол энэ гэр бүлийн асуудал гэдэг. Энэ хүмүүс маань одоо ганц өвчтөн гэхгүй, өвчин гэр бүл маань одоо яг давхар хамгаалалд орсон байдаг. Нөхрийг одоо уул яадаг бол уучихгүй гэсэн айдастай, хардталтай одоо жишээ нь гараад явлаа гэхэд чи хайчих гэж байгаа юм бэ? Батынд очих гэж байгаа юм уу? Тулгайнд очих гэж байгаа юм уу? Чи нийлээд уучваа гэсэн. Тэгэхээр нөгөө уухгүй байгаа нөгөө манай энд сэтгэл заслыг гаргасан өвчтөнд манай ар гэр нь уух сэтлэн болчихдог нөгөө төвөр. Чи яах гээд байгаа юм бэ? Чи ягаал нэг гигэлзээл ягаал нэг ингэж байна. Чи уух гээд байгаа юм уу гэж. Тэгэхээр энэ гэр бүлийн асуудлыг бид ингээд давхар бас ингээд нөгөө энэ сэтгэл заслын эмчилгээгээрээ бид нар бас ингээд эмчилгээд бас хамаарлын засаг оролдож байгаа. Гэсэн хэдий ч хамгийн том эрсдэл бол гэр бүл байгаа. Энэ хүн хаана очих юм бэ? Хамгийн түрүүнд эндээс гараад гэртэл очдог. Шууд ажил руугаа юм уу, захрууч гэдэг юм уу, ишээ очихгүй шүү дээ. Шууд хамгийн түрүүнд нөмөр нэг харилцаавал гэр бүлийн харилцаа. Тэгэхээр энэ арх гэдэг маань өөрөө сэтгэл зүйн өвчин, санал хөвчин учраас гэр бүлийн асуудал хамгийн чухал асуудал байдаг. Тэгэхээр өдөөгчин гэр бүл өдөөх нөгөө эдгэх асуудал нь бас гэр бүл. Тэгэхээр энэ дээр ингээд манай гэр бүлийнх нь энийг өвчин юм шүүж ойлгоод одоо эмч сэтгэл зүйч тийм ээ хамтарсан юм уулзалтаар ингээд явж аваад үр дүн хүрэн маш өндөр. Тэгэхгүй бол ингээд зөвхөн нөгөө эмч даатгаад юм уу цэцэрлэгт хөөхт орхиж байгаа юм шиг энд авчираад нэг орхичдаг. Энд чи манай хүнийг туслахийгээд өгөрөө манай хүн тэгээрээ сэтгэл зүйчнийг уулзаад өгөрөө гэдэг бид мэдээж ингээд одоо тангараг өргөсөн ажиллаа гэж бодож уулзсан. Гараад гэр бүл бол энийг орхичдаг. Тэгэхээр энэ гэр бүл энийг ингээд ойлгоод энэ өвчин юм байна. Энэ дахилт өгдөг юм байна. Энэ сэдэрдэг юм байна. Тэгэхээр бид нар энэ хүнтэй ингэж харьцах юм байна. Сэтгэл зүйн гэмтгэж энийг хилдэг юм байна. Бид ингэж ажиллах юм байна гэж ингэж одоо үйлчлэгээр хамтдаа ингээд ажиллахгүй бол энэ үр дүн өгөх нь маш бага харагдаад байна. Гэр бүлийнх нь хүмүүсийг хилж байгаа үг хүртэл чухал байна шүү дээ. Яг энэ одоо хандлагаар хангалттай нэмэлт буюу хайраар хангах гэдэг юм л тухайн хүнтэй хандах. Одоо жишээ нь чи арх уудаг, чи тэр батыг харалдаг гих биш. Ханаа хоёлаа хамтаа чадна. Би чамд итгэж байна гэдэг энэ урмын үг, энэ хайр халамж нь л эхэлж байгаа. Тэгэхгүйгээр чамаа хийзээ арх уудаг бол чи угаасаа л ийм хүн. Чамд бол би итгэхгүй байнаас илүү чи эмчлүүлсэн би чамд итгэж байна хамтаа гэдэг энэ урмын үг энэ хүмүүсийг ингээд нөгөө сэтгэл зүгээр идэг гэдэг маань ангаан гэдэг маань хандлагаар хангах гэдэг маань утга нь энд оршиж байгаа. Харилцаанд харилцаагаар зас залруулж хамтдаа ингэж явах. Одоо бидний ажиллаж байгаа энэ газар бол 22 дугаар хороо. Нэвтрүүлэг бэлтгэх явцад бид нэгэн шинэ баримт олсон юм. Наркологийн эмнэлгийн эмчийн бидэнд мэдээлснээр Монгол хүний бие физиолог буюу илэг архи даах чадвар муутай. Тийм ч учраас архинд донтох өвчнөөр хурдан өвчлөдөг, илэг нь маш хурдан хугацаанд мууддаг гэсэн юм. За юу нэ?
этилийн спиртийг одоо мэдээж илэг гэдэг маань одоо бидний биед байгаа оргиж үлгэх үүрэгтэй ганц хэрэгтэн. За этилийн спирт илгэнд очиж задарна. За илгэнд очиж задрахад нь ацеталдик гэдэг байж илгнээс ялгараад фермент ялгараад одоо юу гэдэг этилийн спиртийг задлаад биес гаргажуулаад хоргоожуулж явах хэрэгтэй. Тийм үүрэгтэй хэрэгтэн. Тийм үүрэгтэй фермент ялгаруулдаг илэг өөрөө. Гэтэл биднэрт тэр ацеталдик гэдэг бодис физиологиороо биологоосоо бүр бага байдаг гэсэн үг. Одоо европочууд бодвол монголчууд Азууд ер нь бол Азууд тэр дундаа монголчууд бид нар болоо за манай Монгол эрдэмтдийн хийсэн судалгаач байдаг, олон улсад хийсэн судалгаач байдаг. 4-5 дахин бага байна. Ийм учраас бид нар одоо яагаад гэдэг тал дээр одоо хариулт өгч байгаа асуудалтай юм да. Тийм одоо биологиороо л бид нар одоо судалгаа хийдэг. Тийм учраас бид нар илүү одоо юу гэдэг европуудыг бодвол асар богино хугацаанд донтох юм их төртөөд байна, донтох юмгээр өвчлөөд байна гэдэг судалгаа л байдаг. Таны эргэн тойронд арх уувал нүүр нь улаагаад биеийн захтандаг, өөрөөр хэлбэл архины харшилтай хүн байдаг юм биш үз. Хэрв тийм хүн байдаг бол тэр хүнийг архиар бүүшах. Учир нь монгол хүний бие физиологи архийг хүлээн авах задлах чадвар муутайн дээр архины харшилтай хүмүүс архи уугаад тэр дороо амиа алдагч эрсдэлтэй байдаг байна. Архиталтай тэмцэх өөр нэг чухал арга хэрэгсэл бол архи согтууруулах ундааг зөв боловсон хэрэглэх соёлыг сурталчлах, нийтээрээ архийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх явдал юм. Бид тасартлаа ууж, маргааш нь ажлаа тасалтлаа шаарддаг. Нэгнийгээ архи уухыг шахдаг, тэр бүхэл нэгнийгээ архиар шахдаг хилц үхтэйч болчихсон. Зузаан байна, зуд болно, ёроолт нь аз жаргал нь үлдчих нь бүгдийг нь уу гэж шахдаг. За үүнээс болж архи согтууруулах ундаа хэрэглээд машин бариад зам тээврийн хөдөлгөөнд оролцоод осол аваар гаргана, тэр бүхэл хүний амьд хүрнэ. Архи согтууруулах ундааг зөв боловсон хэрэглэх дадал соёлд сурчхвал гэмтэргийн гаралт олон зүйлс буурч эерэг үр нөлөө авчрах боломжтой. Хэрхэн зөв соёлтой хооллох тухай бид заадаг, ярьдаг, сурдаг. Тэгвэл энэ удаад ерөн сурвалжлагч болортой нэвтрүүлгийн баг архи согтууруулах ундааг хэрхэн зөв соёлтой боловсон хэрэглэхийг заах гэж байна. Согтууруулах ундаа бол дотроо маш олон төрөл байдаг. Тэгээд тэр нь юугаараа ялгагдтiin гэхээр нөгөө орж байгаа орцоосоо юугаар хийгдтiin бэ? Дээрээс нь хаана хийгдтiin? За ямар түүхтэй ч гэдэг юм уу те? Согтууруулах ундааны маш олон төрлөд байгаа. Яг улс орон болгонд стандарт хэмжээ гэж байдаг. Нэг хүний хэрэглээний. Тэгэхээр тэрнийг яаж гаргадгийг гэхээр нөгөө тухайн орны одоо хүн амных нь ууж идж байгаа хоол унд соёл тэ газар нутаг интерес шалтгаалаад засгийн газрын оролцоотойгоор нэг хүнд одоо уух тийм стандарт хэмжээ гэдгийг тогтоож өгд юм байна л да. Ер нь бол яг нөгөө согтууруулах одоо алкогольных нь хэмжээ буюу спиртных нь хэмжээ ямар байгаагаас шалтгаалаад нөгөө стандарт уулт гэдэг нь болохоор янз бүрээр тодорхойлогдсон. Жишээлх юм бол P бол одоо яг нэг стандарт хэмжээ гэдэг бол нэг 250 мл тий. За бүр эсэргээрээ нөгөө алкогольны хэмжээ ахих тусам хэмжээ нь ингээ буураа явдаг. Ямарваа нэг юм хэмжээ хэтэрхээрээ хор болдог. Бид нэр идж байгаа одоо хоол унд те ууж байгаа ус ч ихсэн хэмжээний хэтэрх юм бол хор болно. Мэдээж хэрэгжилжээж тэрний чинь соёлыг бий болгоно те хэрэгжилжээж. Тэгхгүйгээр ингээд архи бол хортой, архиталттай ингээ архиталтаас үүдээд маш олон одоо юу гэдэг муу үр дагаврууд гардаг гэл ингээд зэгшдэг, нийгмээрээ зэгшдэг. Тэгсэн мөртлөө нийгмээрээ хэрэгэлдэг, хүн хэрэгэлдэг. За тэгвэл 38 градусын архийг за одоо жишээ нь би одоо уулаа гэж бодоход хэдэн граммыг уувал миний хувьд тэр стандарт зохистой хэмжээ болох вэ? За яг нөгөө энэ хэмжээг бол яг тоогоор илэрхийлэх юм бол жишээлх юм бол 40 градусын хатуулагтай цагаан архи байлаа гэж бодъё тий. Энийг стандарт хэмжээг нь бол Монголд бол нэг 45-аас 50 г гэж тогтооод өгч байгаа. Тэр нь бол өдөрт гэсэн үг юм уу? Гэсэн үг байгаа байхгүй. Нэг удаагийн уулт буюу стандарт уулт гэж ярьж байгаа. Тэгэхээр эмэгтэй хүний хувьд жишээлхэд одоо хоёулангийн ярьжсэн цагаан архи бол нэг 2 удаагийн стандарт хэмжээ буюу 100 г-аас хэтрэхгүй байх хэрэгтэй гэдэг юм уу? За эсвэргээрээ градус нь арай жоохон багасаад бидний уух дуртай одоо
усан үзэмний нэрмэл дарснууд байна тийм. Усан одоо wine. Дарс жишээлх юм бол нэг за 125-аас 150 грамыг нэг стандарт хэмжээгээд байгаа юм. Тэгэхээр нэг 2 хундаг дарс жишээлх юм бол эмэгтэй хүмүүс бол тий нормал энэ бол хэвийн хэмжээ гэж үздэг та. Ер нь бол хамгийн төгс зохицдог юм ус идэг. Ерөөсөө л ус идэг. Одоо спирт хүний биед орлоо. Хүний биед ороод ирэхээр нөгөө хүний биед байгаа усыг идэж эхэлдэг хамгийн түрүүлээд. Тэгэхээр нөгөө ус багтай байх юм бол өшөө нөгөө согтолт эсвэл нөгөө согтолтын дараах үр дагавар буюу бидний хилээд идэг нөгөө шаардалт гэдэг юм чинь бас ингээд бий болоод эхэлждэг. Тэгэхээр ус маш сайн уух хэрэгтэй. Дээрээс нь хэмжээгээ маш сайн тохируулах хэрэгтэй. За мэдээч хэрэг соёлтой хэрэглээ гэдэг нь үүний цаагаар одоо юу илэрхийлж байгаа гэхээр мэдээч хүн өөрөө зөв сонголтоо хийх хэрэгтэй. За сонголтоо хийсэн дарсаа зөв хэрэглэх хэрэгтэй. Энийг л ерөөхдөө бол дарсны соёл гэж хэлээд байгаа. За жишээлх юм бол цагаан ягаан ориглон дарсыг хэрэглэхдээ бид нэр заавал хүүтнэр нь буюу хөргөж одоо хэрэглэх хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ маань бас өөрөө дарсны зөв зохистой хэрэглэх соёлын нэг гэсэн үг. За тэгээ мэдээч хэрэг дарс хүрч явах үедээ одоо жишээлбэл улаан дарсныг уугаал эсвэл нэг ягаан дарс ч юм уу те тэгжээс нь одоо ингээд чихэрлэг дарс уугаад ч юм уу. За одоо юу гэдэг энэ маань одоо жишээлбэл буруу одоо хэрэглээ буюу буруу соёл болчихж байгаа. Тэгэхээр одоо жишээлбэл хөнгөн одоо бүтцтэй дарснасаа эхлээд одоо хүнд бүтцтэй рүү ордог байх жишээтэй. Тэгэхээр дарс маань өөрөө өөрийн гэсэн одоо юм соёлтой, өөрийн гэсэн зөв хэрэглээтэй байхыг одоо хүсдэг юм бүтээгдэхүүн байгаамаа. За дарс хүртэж явах үедээ ер нь дарс хэрэглэж явах үедээ хүмүүс кофе эсвэл жуус ч юм уу одоо тийм ингээд төрөл бүрийн бас бусад одоо төрлийн уух төрлийн ундаануудыг бас хэрэглээд байдаг. Тэгэхээр ер нь бол айлхаар болж өгвөл та дарс хүртэж явах үедээ гоё цэвэр одоо газ одоо нөгөө газтай болон газ гууснууд байдаг шүү дээ. Тэгэхээр эдгээр дарсаар усаар бас санд хэрэглэвэл бас илүү тохиромжтой байдаг шүү. Шөнө унтахын өмнө хоол идэж ус ууж болохгүй гэдэг шиг архийг хизээ хэрхэн зөв хэрэглэхээ мэддэг тийм соёлыг түгээх шаардлагатай. Тийм соёл бүтээж чадвал архитан согтуурсан үедээ хийдэг хүчирхийлэл, агсам, согтуу, хулгай, дээрэм, үгийн муухагаар нэгнийхэн сэтгэлийг гогдон хилдэг муухай үгс, зам тээврийн осол гэх мэт буурна. Гэхдээ архитай тэмцэх зөвхөн төрийн үүрэг биш бөгөөд архийг зөв боловсон соёлтой хэрэглэж сурах нь таны ч бас үүрэг юм. Энэ нэвтрүүлгээр бид архи уу гээгүй. Харин архи хорвол гашуун түүхүүд бийг архитай буруу тэмцээд байгааг, архи уугаад байгаа гол шалтгаан сэтгэл зүйн асуудал байдгийг архины хууль гээчээрээ хэтэрхий механик зүйлс зүйлчилж оруулж бүр дордуулах вэ гэдгийг анхааруулж бэлтгэлээ. Эцэст нь ахин хэлэхэд архи бол амьгүй шингэн. Харин хүн бид амьтай, оюун ухаантай. Архитай биш, архиталттай дэлхийн нийтээрээ тэмцэж байна. Харин монголчууд бид архины хэмжээ архитайгаа тэмцсээр. Үйлдвэрийн лавх савлгаатай нь бар ресторан, хоолны газарт савлгаатай нь худалдаж үйлчлэхийг хориглох. Анханаас ангой ундна насуула